Юм бэ? Хараа томьёо. Юу гинэ? Аяа анд минь чи хаалгын минь тогшооч 25 дугаар суугдлаас танаа таны нэвтрүүлэг эхэлж байна. Одоо бүгдээрээ нэгэн ярих мэрийг зорж орно. Сүүлүүд Капиталист намын томхоо гэдэг энэ номд Японы хөгжлийг 4 жил гүйцэх онол зарчмуудыг агуулсан ийм нэгэн ном худалдаанд гарсан байна. Энэ номыг нэлээд олон хүмүүс амтархан уншиж байгаа сурагтай. Төрийн ордонд байгаа эрх мөдөж гэсэн бас санаа өгөхөөр тийм зүйлийг агуулсан ном гэсэн. Гэхдээ л Японы хөгжлийг 4 жилийн дотор гүйцэнэ гэдэг нь санаанд багтамгүй юм. Ингээд энэ номын зохиогч Ууганбаатар гэх эрх мэрийг зорийг гэсэн юм аа. Гэрийн заалгасан хонуулах хаагд сэтгэж байна. хонгорхон ашаараа дуудаад байна уу яргүй зинхэр хөдөө замаар хийж танай дочсоо Ууганбаатар гэдэг хүн хайж байгаа. Та юу те. Сайн би 25-аас явж байгаа. Тэгээд энэ намаас ном худалдаж авсан юм. Тэгээд энэ номын зохиогчийн хоныг гээд зориод ирсэн. Тийм. Олон жил хүлээвэ. Хөөх тийм үү хүлээж байгааг мэдсэнгүй шүү дээ. За орчих уу. За. Талуу сайхан байна уу та? Тусдагтай юу? Тогтоо сайхан. За би одоо сайн байна уу? За. Орох уу? За хутлаа тэгээд орчих. Ном уншихаас залхуу үрээд шууд зохиогч зориод ирлээ. Зөв үү? Зөв биз дээ. За. Дараагийн дугаар танаад. Ерөөсөө танаад. Аль ирчээд хоосон байж болохгүй. Гэтэ гэрээстэй танилцъя тий? намайг саран гэдэг. Саран намайг галан дөрөв гэдэг. За энэ танаад хоногийн танаад цай, кофе байна. Тэгээд жимстэй цайн байна. Ямар олон сайн вэ? Тий. Тэгээ босс олимпиксыг оруулж ирдэг бүтээгдэхүүнүүд байна. Хүүдийн тэнцэг өгч. Хүсэл хөрөмлөр гарахтаа яг бариад гацхгүй. Та юу хийдгийг? Би ч одоо ер нь сүүлийн 10 жил махны салбарт ажилласан да. Тэгээ одоо бол Taras Trade компани бэлтгэн нэвтрүүлэгч гэдэг. Тийм. За. Ууганбаатар ах. За. Та сайхан байна уу? Сайхан байна. За. Яаж мэдээд өрөөл дөрөв. Ер нь дамаа. За. Тэгээд ерөнхийдөө бол тантай хамтран зохиосон, энэ номыг зохиосон Лавсран гэдэг хүнээр таны хаяг залгасан. Ордны хажуудлын рекламыг харсан. Тэгээд 4 жилийн дотор Японы хөгжлийг гүйцэнэ гэхэлэр надад юу санаанд багтахгүй. Тэгээд би таныг юу ээ бөө худлаа хэлгээ бойл гэж хэлэх гэж ирсэн. За. Ер нь санаад. Тий. За, тас суугач гэж тий. Киевөө гэж ирсэн гэн аргагүй. 4 жилийн дотор Японы гүйцэнэ гэхэр чинь өдний насны хүн ингэж ярьж ийн гэдэг чинь нэг бол шар хаднаас оргсон байх хэрэгтэй тий. Нэг бол үнэхээр сайхан одоо онол философи хийсэн байх юм байна л гэсэн үг шүү. 4 жилийн дотор Японы хөгжлийг гүйцэх боломж байгаа мó гэд ингээд харах юм бол хангалттай их боломж байгаа байхгүй юу Монгол улс. Бид чинь нөгөө хөгжлийн нөөц гэдгээр дэлхийд ихний 3 талаа орно шүү дээ. Биднэрт Европын 7 орныг нийлүүлсэн юм шиг том газар байна. 7 өндөр хөгжилтэй орн шүү зүгээр. Тэгээд биднэрт 1.2 квадриллион долларын ашигт малтмал байна. 3 сая хуваахаар нэг хүнд 400 сая ногдож байна. Тэгэд ер нь зүгээр энийг зүгээр жишээ болгож хэлж байгаа. Тэгвэл ингээд яг нэгэнт ингээ хөгжүүлгээд ярьсан юм чинь тий. Хөгжүүлгээд ярьсан юм чинь. Ганцхан асуудал яриад тий. Ганцхан өгүүлбэр ингээл хөгжиж чинь хэлчих юм бол ёстой галзуу хүн болно шүү дээ. Тэгэхээр чи энэ номны маань 15 бүлэгтэй. 15 бүлэг нь 15 үндсэн хуулийн шинжилэл. Том шинжилэл. Тэгэл эдийн засгийн том шинжилэлүүд тий өмч хөвчлөлүүд тэгэл мөнгөний цаашин бодлого одоо өөр юу гэдгийг ингээд 15 том бүлэг байгаа байхгүй. Капиталист гэдэг ном байна уу?
Байхгүй. Капиталист намын тунхаг гэхлээр бас сонь санагдаад байхгүй юу? Эхлээд үзэл санаа нь ялсны дараа нам нь ялдаг ертөнцийн зүй тогтол байгаа юм шиг. Социалист нам гэдэг юм дэлхийд үүсэхдээ коммунист намын тунхаг гэж тунхагтай байхгүй юу? Тийм учраас дэлхийн нийтэд маш их төгөнд төгсөн. Ард түмэн коммунист намын тунхагийг хүлээгээ авцсан бол тэр нам ялж л таараа. Дэлхий дээр ерөөсөө хоёрхан юм өрсөлдөж байна. Социализм, капитализм. Хүний амьдралын хоёрхан байж болох тийм нийгэм бүх юмтайгаа онолтой, философтой амьдрах арга барилтайгаа ингээд соёлтойгоо, ухамсартайгаа, ёс суртахуунтайгаа нийлээд юм хоёрхан нийгэм байгаа байхгүй. Тэгээ нэг нийгмийн дарангуулагч нийгэм гээд нэг нийгмийн дарангуулагч нийгэм гээд дэлхийн зарим орн бүр хорчлоо шүү дээ тийм үстэй. Яагаад капиталист намын тунхаг гэсэн юм бэ гэхээр те бид нэг ийм нэг нийгмийн те үзэл санаа философи хандах зүг чиг зарчим юу зөв гэж үзэх юм бэ гэдгээ тодорхойлж авахгүй бол бид нар дандаа буруу хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр эхлээд бид нар үзэл санаатай болох хэрэгтэй гэдэг шиг энэ номыг зохиосон Ууган-Баатар гэдэг хүн ямар амьдралын замыг туулж яваад эцсийн төсөлд энэ номны автор дээр өөрийнх нь нэрийг бичсэн бэ? Та одоо ямар боловсрол эзэмшиж хаагуур явсан тэр эхлээд нэг юм чухал байна. Бас сонирн байна. Би бол зүгээр эгэл жирийн 70 оныхны төлөөлөл баггүй. Ер нь миний одоо яг одоо ингээд дипломтой мэргэжил маань бол үндсэн хуулийн эрх зүйч. Тэг үндсэн хуулийн эрх зүйч. Тэгээ одоо доктор сурж байгаа. Докторант. Тийм учраас тэгээд нөгөө үндсэн хуулиа ингээл. Гэхдээ яг хөө тэгэл ажил төрөл ингээл инкийнхээ хажуугаар эх орноо яаж энэ бусад орн шиг болох вэ? Бид яагаад тий гараанаас зэрэг өгчөө хятад бид нарыг хаяад явлаа. Хятадаас бид тий социализм үед хамаагүй илүү сайхан амьдралтай л байсан шүү дээ. Тэгээд хаягдсан. Тэгээд 20 жилийн туршил үзэд тарж байгаа байхгүй юу? Гэрдээ танилцъя тэхүү гэрээтэй танилцуулаач. Одоо ингээл ном чинь ерөөсөө таны гэр шүү дээ. Тэ? Энэ миний эхний ном юм байна. 2005 онд ингээд сонирхолтой улс төр гэдэг ийм ном биччихлээ. Ерөнхийлөгчийн заслыг дэмжих холбооны ерөнхийлөгч үү шүү бас. Хайдвгээд агуу философч одоо хөгшин бий. Маш хүндэтгэж явдаг. Тэр парламент иргэний төлөөлөл хөтлөө гэж байна. Энүүний гүйцэтгэх захирал бас. За. Тэгээд ингээд эндээс ингээд докторант зөвхөлд ингээд бид гурав энэ номыг хамтарч бичсэн. Хөгжил бол зарчим юм аа гэд. Тэ. Эрдэнэцэн нэржин Ууган-Баатар л гэж байна. Энд хэлж байгаа шүү дээ. Сингапурын хөгжлийг 4 жилд гүйцэнэ л гэж байгаа. Та ингээд цаана 4 ном гаргаад эх орныхоо төлөө, сайн сайхны төлөө, алсын хараагаар ажил амьдралынхаас тодорхой хугацааг энэ номонд зориулаад явж штэ. Яагаад бид нар энэ номыг чинь одоо юу гэдэг ашиглаад хэрэглээд амжилтанд хүрэхгүй байгаа. Яагаад бид нар Сингапур шиг тэгээд 4 жил дотор бид нар хөгжихгүй байгаа юм. Сингапурыг 4 жил хэрэглэхгүй байгаа юм. гэж байна. Яагаад хин энийг тоохгүй байгаа юм. Яг би өөрөө олонний танил биш байсан байж болно шүү дээ. Тийм үстэй. Тэгээд ном нь хүмүүст өрдгөө байсан байж болно шүү. Гэхдээ миний энэ ном гэхтэл надад сонирхолтой улс төрийн Ууган-Баатар гэдэг ийм нэр авчирсан. Сонирхолтой улс төрийн Ууган-Баатар гэдэг манай улс төрийн хүрээнийхэн бол андахгүй байхгүй. Ирэх биш ингээд нэг олон жил ингээд ном гэж зүтгэж байхаар чинь жаахан мэрэгчмэр айдаж штэ. Юу гэж бичвэл яах вэ? Юу бичвэл яах вэ? Яаж ном бичдэг, ямар стандарт байдгийг гэл мэдээл эхэлнэ шүү дээ, тий. Сүүлийн номнууд бол хүмүүст их сайн хүрж ийн үгүй алтан гац аваад ирлээ. Та капиталист намын тунхаг гэдэг номоо энэ 500 хуудас байна тийм үү? Хуудасны хэмжээгээр нь ярьж байгаа шүү. Маш их хөдөлмөр, санаа, зарчмууд байгааг ойлгож. Гэхдээ та энийг базаад нэгэн хуудас болгоод та надад зүгээр одоо юу гэдэг. За одоо Монголын арт түмэн танаад ирээд надтай хамтчилж байна. Та тэр арт түмэн бас надад энэ номны ерөөсөө ингэж базаад ерөөсөө л энэ гэдэг хэлэх нь. Бид гайхамшигт өвөг дээдс үр садахгүй. Дэлхий байлдаж өрсөлж байхад манай өвөг дээдс хамгийн том давтагдшгүй рекорд хийсэн байхгүй. Тухайн үеийнхээ мэдгэжсэн бүх хураа газрыг эзэлж чадсан байхгүй. Өнөөдөр дэлхий
мөнгөөр өрсөлдөж байна. Мөнгө төгрөгөөр өрсөлдөж байна. Баян затгаланаараа өрсөлдөж байна. Ард түмнээ баяжуулж өрсөлдөж байна. Энэ тэмцэлд бид гайхамшигтай рекорд тогтооё гэж тогтооцсон. Хөгжлийн
бичгээ. Үлээлгэн дээр устж. Ерөөсөө бидний амжилт юм багшгүй энэ дээрээс. Тий. Мөнгөн дотор алт шуулна гэдэг сайхан санаа шүү тий. Ямар ч үсэн л дэлхийд анхдагч санаа байдаг. Тэгээд энэ тэр одоо том юм чинь бүх эрдэмтдийг үүсгэж байгаа бол ядахтаа нэг 2 цагийн 1 цаг 30 минутын лекцээр тайлбарлаа шүү дээ. Тэрнээс ингээл нэг асуултанд хариулаад хичнээн дэлгэрэнгүй бүрэн тайлбар өгсөн ч гэсэн цаана хариултгүй асуудал хар мянгаараа л бол. Тэр чинээгээр л дайралт оромжлол ирэх л байна дээр. Тэглэгээ яах вэ? Яах вэ? Тэ нэгэнт зарьсан юм, ингээ нэгэнт бичсэн юм. Одоо ярьж өгнө. Гэл 20 мянга гатруулсан гэдэг алт хийж байгаа тий. Тэгээ хизээ чанж унахгүй. Тийм сайхан мөнгө бүтсэн. Тэгээ энэ тухай лекц нь энэ 27-нд яг алтан төгрөг гэдэг лекцээ тавина. Яг ер нь дэлхийн нэг мөнгөн дотор алт шуулна гэж нэг хин санааг бол шин санаа авах л та. Тий. Боломжгүй байсан. За цагаан уучрал мордё доо. за тий. Сайн харагдчих. Хараа Томи. Юу гинэ? Аяа анд минь чи хаалгын минь тогшооч Хоноосон баярлаа. Зорж ирсэн. Тий. Алтан минь цог ирж хансан шүү дээ. Ай. Тэгээд энэ намаа дурсаж байна. Баярлаа. Өөрөө ч мөрөдөж байгаа шүү дээ. Уг гайвс хөдөлсөн юм байгаа шүү дээ. Бич өглөө ихтэй бас үү. Алтан дөрөвдүгийнхээ уран бүтээл өндөрөөс өндөр амжилт хүсье. Орш болтугай. 5 сарын 20 гэж байгаа шүү дээ. Тий. 20-нд сайхан хоолоор дайсанд баярлаа. Хүмүүс маань унтчих шиг байна. Миний өнөөс баяртай гэж хэлээрээ. Иргэд болцох ерөөл талбайд лекцэнд нь амжилт хүсье. Лекцэнд нэрээрээ Тэндөөс мөн. Тэгээд үзэл санаа лист амын тунхаг үзэл санаа түгэн дэлгэрэх болтугай. хураа. Тий. Хураа гэж байгаа шүү дээ. За мардлаа баяртай. Ой, Мишако. Одоо Мишако доонтгаа байцаж Мишако бүр айлд орхиод гарах гэж үргэлжсэн. За баяртай цаа. Веч тудо я